За сайн байна уу? За энэ удаад бид падан дээрээс бараа материал шилжүүлгийн доорог бүртгэх хүлээн авах талаар үзье. За үүний тулд CRM системийн зам жаргал Эрдэнэбаатар гэдэг борлуулагч ихээр орлоо. За тэгээд борлуулалтын нэхэмжил рүү орно. За нэхэмжил рүү ороод энд байгаа падаануудаас жишээ нь энэ INY Тэгтэг 29 руу оръё. За Тэгтэг 29 руу ороод бараа шилжүүлэг гэдэг дээр дараад за энэ бол нараа гэдэг каснаас 50 ширхэг 20 ширхэг жүүс альбан голд үзэмтэй бол зарагдсан байна. За эндээс 20 ширхгийг за альбан голд үзэмтэйгээс болохоор 20 ширхгийг за энэ гадаад агуулгаас гарсан гэж үзье. За жүүснээс болохоор 10 ширхэг мөн адил энэ гадаад агуулгаас гарсан гэж үзье. За тэгээд бараа шилжүүлгийн хүсэлт нэмэх дээр дарчихна. За дахиад нэхэмжил рүү ороод за INY Тэгтэг 29 руу ороод бараа шилжүүлэх гэж үзэхээр энд хаанаас гадаад агуулгаас хаашаа нараа кас руу за хүсэлт өгсөн зов жаргал Эрдэнэбаатар тэмдэглэл нь INY Тэгтэг 29-ийн дагуу гэдэг. Одоо үүнийг үзье. За энд альбан голд үзэмтэй 20 ширхэг жүүс 10 ширхэг. За ингээд шилжүүлэх баталгаажаагүй барааны шилжүүлгүүд үүссэн байна. За тэгвэл эндээсээ гараад нараа касын борлуулалтын босын ихээр оръё. За орлоо. За тэгээд борлуулалтын нэхэмжил рүү ороод INY Тэгтэг 29 руу ороод за бараа шилжүүлэх рүү орохоор энд хаанаас гадаад агуулгаас хаашаа нараа кас руу хүсэлт өгсөн Эрдэнэбаатар зов жаргал. За тэмдэглэл нь INY Тэгтэг 29 нэхэмжлийн дагуу. За үүнийг үзье. Үзэнгүүт альбан голд үзэмтэй 20 ширхэг за жүүс 10 ширхэг гэдэг ирсэн байна. За энэ үнийг үзээд энэ товчон дээр баталгаажуулах товчон дээр зарлаа. За ингээд бараа шилжүүлэхийн хүсэлтийг шинжиллээ. За иймэрхүү маркаар бараа шилжүүлэг хийдэг баг. CRM систем дээр. За анхаарал хандуулсан явдал баярлалаа.